нэг 10-аар хийсэн зэрэг хийх нь болохоор зэрэг энийг одоо арай жоохон зөөлхөн материалтай буюу фотолкны материалуудыг ашиглаж хэрхэн хийсэн зэрэг хийхийг харуулах болно. Энэний тулд яг гэхээр мэдээж өмнөх хийсэн зэрэг хийх технологитойгоо адилхан фотолка бүгдийг жижиглж хайчилж бэлтгэж болгож байгаа. Дараа нь энийг хэрхэн оюутлын машинаар дөрвөлжин тийм газар тавьж болох үст тийм гişүүр хийж болохыг та бүхэнд харуулах болно. За ингээд ажилтаа орцгоо. За ингээд бэлдсэн фотолкны материалаар бэлдсэн хийсэн зэрэг маань ерөнхий бие маань ингээд босчлоо. Сая ингээд сүлжээд болцсон. Одоо ингээд хідүүлээ ирмэгийн зангидаад ингэж зангидаад яаж зангидах вэ гэхээр одоо нэг ингэж зангидаад тэгээ нөгөөхтөө ингээд давхар ингэж зангидаад хамгийн гол нь энэ материалаа хөврөхгүй байх талаас нь зангидах хэрэгтэй. Эсвэл хэрвээ зангидах нь жоохон толгой эргээд байвал өөрснөө зүгээр ойцсон ч бас болно. Зөвхөн нэрмгийн дагуулад энэ дээрээ гараар ойж болно, оюутлын машинаар ойж болно. Энэ удаагийн хаа хийсэн зэрэг би нэрмгийн ингээд зангидахаар шийдээд одоо ингээд зангидлаа. Ингээд ямар ч утас зүү оюутлын машин ашиглахгүйгээр фотолкны материал ашиглан ийм жижигхэн хийсэн зэрэг хийгээд дууслаа. Энийг ерөнхийдөө хаач хэрэглэж болно. Шууд томруулаад хөлийн гишүүр, үүднийхаа гишүүр, бааны өрөөндөө гишүүр, балкон дээр ч хүртэл тавьсан ч болно. Энэ болохоор жижигхэн болохоор би энийг зүгээр энэ workshop-ийнхаа одоо энэ хэсэгт ингээд ширээн дээр тавиад дээр нь хөрх өөрснийхөө жижигхэн хайрцагтаа юу гэдгийг ажлын ширээн дээр тавьж болох юмудаа энэ нэрээ тавиад магадгүй өшөө өөрөөр ашиглах гэвэл хан дээр зүгээр энийг гоё декорэшн болгоод үлгцэн ч болохоор мөрхөн жижиг авсаархан байдлаар хийчлээ. Ингээд өнөөдрийн хичээл маань таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая.